Эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2026 оны 4-р сарын 20-ны өдөр Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэн улсын нисхийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн улсын нисхийн тухай хууль хүчингүй болсон тооцох тухай зэвсэг түвшний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын их хурлын 2026 оны 5-р сарын 1-ний өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар төслүүдийг үжил баримтлалын хүрээнд хэлцгийг дэмжиж анхны хэлцүүлэгт бэлтгүүлэхээр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороонд шилжүүлсэн. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны 2026 оны 5-р сарын 5-ны өдрийн 01-р тогтоолоор улсын нисхийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн уралдаанаар хилцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг улсын их хурлын гишүүн Ч Анар, улсын их хурлын гишүүн Бадамсүрэн, Батбаатар, Батсанбүрэл, Наранбаяр, Тэмүүжин, Инхнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд ажлын хэсэгт мэрэгжил арга зүйн дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүн баталгаа хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штабын холбогд халбан хаагчдыг төлөөллийг оролцуулан ажиллалаа. Ажлын хэсэг нийт 3 удаа хуралдсан бөгөөд ажлын хэсэг холбогдох байгууллагуудаас нэмэлт мэдээлэл авах, төслийн зарим зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах, саналын томьёолыг бэлтгэх үүрэг чиглэлийг өгч ажлын хэсгийн уралдаанаар улсын нисхийн аюулгүй хамгаалалттай холбоотойгоор улсын нисхийн үйл ажиллагаанд ашиглагдах мэдээллийн технологи, навигац, хяналт, нислэгийн удирдлагын системийг кибер аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэх талаар байлдааны агаарын хөлгөөс бусад онцгой үүргийн тусгай үүргийн болон захиалгат нислэгт үйлдэгдэхэд хамаарах агаарын хөлгийг даатгуулсан байх. Улсын нислэгт техникийн осол зөрчлийг шинжилэн шалгах, техник засварын үйлчилгээ, худалдаа авах ажиллагаанд оролцох албан тушаалт нь ашиг сонирхлын зөрчилгүй байхаар мөн цэргэн зэрэгүүлэлттэй нисгчүү нисэх хэрэгслийг удирдлагын системд бүртгүүлээгүй, гэрчлэгээжүүлээгүй хяналтын шаардлага хангаагүй тохиолдолд ашиглахыг хориглох талаар хуулийн төсөлд тус нэмж тусгасан бөгөөд хууль зүйн нэр томьёог жигдлэн хууль хоорондын нийслэлийг хангах үүднээс зарим зүйл хэсэг заалтыг өөрчлөн найруулж зарчмын зөрүүтэй саналын томьёолыг та бүхэнд танилцуулж байна. Улсын нисхийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн зэвсэг түвшний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар нийт 31 зарчмын зөрүүтэй санал, найруулгын 2 саналын томьёолыг та бүхэнд хүргүүлсэн болно. Байнгын орооны эрхэм гишүүдээ ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналыг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.